2018 онд анх танилцж ирсэн. 2018 онд юм уу та. Залуучууд ингээл мөнгө хураагаад нийлүүлээд одоо салхинд гарах болдог байхгүй. Тэгсэн чинь за одоо хин мөнгө өгсөн яасан гэдгсэн чинь нэг технологийн багш өгөөгүй гэл тэгж байна. Тэг яг явж байгаа тарин дэлгүүрийн тэнтэй яг таарчдгийг чи бид нар ингээд багш нарыг аваад салхинд гарах чаа чи яах вэ? Завтаа мө завгүй мө бараг завтаа явж олон завгүй л мөнгө өгчих. Тэгэл бид нар ингээд явчмаар ингээд. Ер нь хамгийн анх ойрхон тэгж таарч ирсэн. Чи орох юм байгаа ч та. Мөнгө өгвөл одоо өгөх чадахгүй бол цалин дээрс жаавч гэж байгаа шиг. Тэгэл нэг ирийн мэдээд авчихсан. Багш нарын журналын өн дээрээс утасныхан дугаарыг олоод авчихсан. Хамт олонных нь чат матаар орж байгаа, аюугаар орж байгаа, фэйсбүүкээр орж байгаа чат матыг олж авчил тэгж л анх танилцсан төгтэй. Яг анх тэгээд танилцсанасаа хойш манай нөхөр чинь өдөр болгон шоколад зөөдөг гэсэн. Амар хөрхөн шоколад зөөдөг. Би тэгээд манай нэг эсмэ хажуутлын ангид манд багш байж гал чиний шинийн нүдэнд нэг шоколад нэмэгдчих гээл. Тэгээл идэн. Тэгээ ер нь л яг хөө тийм хөвгөлтэй хүнээр айгүйх анх төсөлж ирсэн. Цоос хэрэглэн доо үүдгийн хүнтэй яг ингээ харьцаж байгаа шулуун шудраг тийм явгаараа л харьцаж байгаа надад илүү их таалагдсан болов уу гэж бодож байна. Анхны болцоо маань ер нь яг албаачны болцоо маань анх энд Улаанбаатар тавьчраал нэг хаал молонд л орж ирсэн шигсэн чинь тэгэл нэг бүгж авч өгч байлгүй яаж тийм. Би ерөөсөө жахаг надад тийм бүгж авч өгнө гэж ерөөсөө бодог. Өөр юм авч өгч болно ш. Зүйлд ч гэсэн аваад өгчээл тэгээд бүгж авч өгчээсэн. Тэр бол ингээд бит хоёрын бас өнөөдөр гэр бүл болох юм аа юм үндэссэн баха гэж би боддог. Гэртээ амбулаараа нэг 5 дахьтай амбулаараа байж ивэл миний хамгийн том жаргал байдаг. Хааныхаа тэрэгдүүлэлээр нь тэгэл эргэлэн штэ тэгээд. Зан характер байна. Миний хийж байгаа үйлдэл байна. Жишээ нь ингээл мөнгө төгрөгийн хэрэглээ байна. Тэр зүйлүүдийг би бүр ингээд айгүй хөөрчилсөн. Би бүр шал өөр хүн болсон тэрийг аюулсаа мэддэг шүү дээ. Ерөөсөө нөгөө байгаагаараа дайлтдаг. Хүнээс юм харамлдаггүй. Юу ч байсан барьж л байдаг. Тийм айгүй гоё байгаагаараа байдаг. Ерөөсөө хүнээс юм харамлдаггүй. Тийм зөөлхөн сэтгэлтэй л төрлийн хүн дээ. Манай зүгээр гэрээ ажилласан. Тэгээд ажилласаг хөдөлмөрч хүн л дээ. Сайхан орж ирэхэд л инээ таниадтай найз нөхдүүд маань орж ирэхэд л инээ таниадтай бүгдийг л хоолоор дайлна. Тэгээ энтэйч найз нөхрөө гэл энэ үлд надад л илүү их таалагдтыг. Охинтойгоо уулзах хүчил амар хөөрхөн байсан. Тэгээд ер нь мэдээж хүнд ингээд маргалдах ч юм уу муудах үе байна. Тэгэл үр хүүхдийнхаа төлөө, гэр бүлийнхаа төлөө гэхэл ер нь асар их тийм төвчээрдэл суурсан да. Хорон хондны энд би нэг засан шоргон 8 цаг ингээл тэнцлээ л дээ. Яг засан шоргоноор ам тавиал явд юм лээ хүн тэр үед л юу гэх юм. Хүн охиноо бодд юм лээ. Эхнэрээ бодд юм лээ. Ичигээ бодд юм лээ. Тэр үед л би гэр бүл ямар үнцэнтэй юм бэ? Би өгч болохгүй шүү гэдэг тийм юм зүйлийг л би дотроо тээж би ам тэнцэж гарсан болов уу гэж би өөрөө бас боддгийн. Тэгээ чамаараа бол үнэхээр би багч авдаг шүү. Чамтай би учирснараа хамгийн өөрийгөө хаттай хүн гэж тооцдог. Мэдээж миний амьдралын ганц төшөг толгуур маань чи надад хамгийн сайхан нандин бүхнийг илэрсэн, ойлгуулж өгсөн, хүнийг инэрлэх, хайрлах, өөртөө хүнтэй итгэлтэй байх, тийм ээ би эцэг хүн шүү гэдэг хариуцлага гэдэг зүйлийг чи надад мэдрүүлж өгсөн. Хамгийн чухал хүн. Чамтайгаа очирсандээ хамгийн их баярлалдаг. Тэ? Хөөрхөн охины ээж аав болсондоо талархдаг. Тэгээ бид хоёр бол амьдралыг гоё ингээд өөрсдийнхөө өгчээр, өөрсдийнхөө уран зургаар ингээд өөрсдөө л ингээд бүгдийг болгодог. Ерөөсөө л ингээд нөгөө айлын том болохоор чим хичнээн мундаг байдаг гэж
Тэгэл чамтайгаа очирсандаа л азтай хүн юм даа гэж боддог. Ичтаатэ хэтэ.